За сайн байцгаана уу? Идида контентээс мэдчилж байна. Би яг одоо Пошийн нийслэл Варшавад байна. Тэгээ миний ард Гүрж Хачапури и Хинкали гэдэг ресторан байгаа. Сүүлийн дугаард Улаанбаатарт Амудар ресторанд Узбек пловоос гадна Гүржийн Хачапури, Гүрж пицца идсэн. Тэгээд Варшавад ирсэн учраас энд зөндөө олон Гүрж ресторан байгаа учраас Гүрж хоол туршиж үзээд энэ Гүрж Хачапуригийн тухай дугаар хийе гэж бодсон. Тэгээд Идида контент та бүхэнд бодиттой баримттай хараад бас хоолны шүмж хүргэж байгаа. Тэгээд Варшав хотоос мэдчилж байна. Варшав хотоос шинэ дугаараа хийхэд бэлэн байна. За тэгээд Гүрж ресторан руугаа явцгаая. За Гүрж ресторанда ирсэн. Одоо тэгээд меню харж агаад хоолоо захиллаа. Өндөг бяцлагтай азарули гэдэг хачапури авна. Тэгээд махтай бол нэг хидмэрг байна. Вепанцо ямышле же везме азарули хачапури сарамия икем. Энэ бас сонирхолтой. Гүржийн үндэсний ундаа. Тэгээд энэ жимсийг би бол мэдгүй. Фейжоа гэж дуудах юм уу? Яг ийм Фейжоа. Гүржийн өөрийнх нь ундаа байна. Вау, энэ фанта шиг амттай юм байна. Энэ жимс ногоон өнгийн усан үзэм шиг адилхан амттай дүү байна. Би тэгээд нэмэлтээр хинкали буюу гүрж бууз авч үзлээ. Хоньны махтай бууз авсан. Тэгээ нэг юу Амударя ресторанд энэ хачапурин бол 29 мянган төгрөг байсан. Одоо энэ чинь хэдүүлээ. 29 мянган төгрөг чинь ойролцоогоор 30 слот юм байна. Энд чинь энд бол 29 мянга гэхээр чинь байж байгаарай. 30 слот гэхээр энд бол 30 мянган төгрөг байна. Тэгэхээр Монголоос мянган төгрөгөөр ойролцоо үнэтэй юм байна. Тэр бууз нь бол 5 ширхэг 39 слот гэхээр чинь 37 мянган төгрөгөөр 5 ширхэг хоньны махтай бууз зарж байна. За тэгээд хоолоо хүлээе. Гүрж улс Монголтой юугаараа холбоотой вэ гэвэл хинкали гэдэг бууцтай. Тэгэхдээ тэр бууз нь бол нэг дэд хэсэг нь илүү нэг тийм урт үзүүртэй байдаг гэж санаж байгаа. Тэгээд одоо тэрийг удахгүй гарахаар харъя. Өөр нэг зүйл гэвэл Чингис хааны үеийн дараах нь бол Гүрж рүү бол монголчууд тогтлоод бүр будаа болгож исэн гэж хэлж болно. Сүүлийн 20 дугаар зууны түүхээр бол бас нэг чухал зүйл гэвэл Сталин чинь Гүрж гаралтай хүн байсан. Тэгээ бас Монголтой бас шууд холбоотой шүү. Хачапуригийн тухай бас нэг сонирхолтой мэдээлэл ChatGPT яхаас асууя. За хачапури бол Гүржийн үндэсний хоолны юм байна. Тэгээ Гүржд бол амар соёлын хувьд амар чухал. Яагаад чухал вэ гэвэл Гүржид хачапуригийн үнийг инфляцийн түвшнийг тодорхойлоход хэрэгэлдэг гэж бичиж байна. Өөрөөр хэлбэл талхан дотор бяцлаг байгаа. Тэр бяцлагийг нь бол одоо сүлгүүний эсвэл имэрүүлэг гэж нэрлэдэг юм байна. Тэгээд одоо аймаг болгоно, нутаг болгоно өөрийн гэсэн онцлогтой хачапуритай юм байна. Гэхдээ хамгийн алдартай нь бол азарули тийм байна. Ачарули хачапури юм байна. Дотор нь бол түүхийн өндөг, тэгээд цэцгийн тос хийждэг. Тэрийг мэдхээс өмнө хутгадаг гинэ. Тэгээд талхыг ингээд гараараа аваад ихчим хичмээр наамгуудаа тэр юм дээр өндөг бяцлагн дээр ингээд дүрдэг юм байна. Тэгээд 2019 онд бол хачапуриг бол ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлсэн юм байна. За хоолой бол маш хурдан гаргадаг юм байна. За тэгээд Гүрж хачапури Пошид идэж байна. Вау, халуун байна шүү дээ. Вау. Камераас доош ингэж итгэв. Бяцлагны гадаргуу нэлээд зузаан бяцлагтай юм байна. Нэлээд халуун байна.
Гэтэ бяцлаг нь үнэхээр зузаан байна. Бяцлагны амт нь жоохон одоо моцарелла бяцлаг шиг нөгөө талаас бас одоо нэг хөдөө дөнгөж шинэ бяцлаг хатаагүй үедээ хийгээд юм шиг тиймэрхүү амттай жоохон сүүн амттай бол мэдгэж байна. Ийм зузаан байна шүү дээ. Ийм их бяцлаг байна шүү дээ. Round 2. Оо. Яа. Ингээд вау гэдэг амар халуун байна. Би одоо тоогооч яхад юуны Амударьяд идсэн хачапури. Лапана то есть хачапури? Не. Ну вообще. Tu есть правдивый хачапури. Сая би Амударьяд идсэн хачапуриг үрж яхад үзүүлээд тэгсэн чи энэ хачапури мөсөн чи үгүй гэж хэлж байна. За одоо бууз маань юу н халуун байна. Оо. Бууз бол яг л Монгол буузны амттай байна. Гэхдээ надад бол давсыг нь жоохон бага хийсэн байна, нэлээд шүлэрхэг байна. За тэгээд доторх махыг нь харуулъя. Ер нь бол одоо энэ хоньны махтай. Тэгээд яг л Монгол буузны мах байна. Эндхийн гэхдээ хоньны мах Монголынхоос арай сул амттай байж магадгүй. Гэхдээ хоньны мах бол мэдгэж байна. Одоо шүлтэн сорж чадах нь. Оо. Он гочлаа. За гүрж ресторанаас гараад ирлээ. Тэгээд нийтдээ 83 слот байсан. 83 слот ч хэд юм бэ? 83 хуваахан одоо ч доллар чинь 376 штэ. 22 доллар тэгэнгүүтээ 22-ыг үрчин 3600 80,000 төгрөг төллөө. 80,000-ыг төлчлөө. За тэгээд хачапури нь бол гоё амттай байсан. Гурил нь гоё. Нөгөө пиццаны гоё овент хийсэн тийм гоё гурил байсан. Одоо crispy гэдэг шүү дээ. Crispy тэгсэн мөртлөө crunchy тэгсэн мөртлөө шаржигнсан гэх юм уу? Шаржигсан тэгсэн мөртлөө дотор гоё зөөлөн. Бяцлаг нь гоё амттай байсан. Үндэг нь гоё амттай байсан. Ерөнхийдөө давган амттай байсан. Тэгвэл би хэд хоногийн өмнө өөр гүрж ресторанд хачапури идсэн. Тэгэхээр тэр хачапуриг бол амтаараа бол гүцэхгүй юм шиг санагдсан. Тэгэхээр би бол 5-аас 1 3 өглөө. Бууз нь бол хоньны амттай байсан. Хоньны амт мэдрэгдсэн. Гэхдээ миний хувьд бол тэр бууз нь бол 5-аас 1 өсрөөл 3. Тэгээ би энэ газарт ерөнхийдөө дахиж ирэхгүй. Тэгээд ямар ч байсан ерөнхийдөө гүрж хачапури ямар байдгийг юм бэ? Тэр ресторанд бол яг гүрж хүмүүс өөрсдөө ажилуулдаг. Тэгээд яг гүрж ундаа байсан, гүрж хоол байсан. Гэхдээ би бас хэд хоногийн өмнө өөр гүрж ресторанд идсэн хачапуриг гүйцэхгүй байсан. Тэгэхээр тэр хачапурийн таны 3.1 хагас өглөө. Гэтэ гол зүйл нь юу вэ гэвэл энэ хачапурины газар манай гэртээ манай буудалтай ойрхон тэгэнгүүт нь бас буудалтай ойрхон үнэлгээ ерөнхийдөө дажгүй байсан. Яагаад гэвэл үнэлгээ нь хэд байсан бilé? Үнэлгээ нь Google дээр 4.7 348 хүн үнэлсэн учраас миний хүлээлт бас өндөр байсан. Гэхдээ миний хүлээлтэнд хүрч чадаагүй. Нэг таалагдсан зүйл нь гэвэл яг тэр ресторанд гүрж хүмүүс өөрсдөө ингээ үйлчлээд тэгээд өнөөдөр чинь 5 дахь өдөр орой учраас би бол нэлээд хөдөлгөөнтэй гэж бодсон. Яагаад гэвэл тэр годомж нь болоос Варшавын төд байдаг учраас тэр талаар санаа зовж исэн. Гэтэ маш гоё сэлэг хүн байсан. Би ганцаараа
байсан. Тэгээд гүрч хачапурыг идэж үзлээ. Идida контент та бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж өгдөг. Тэгээд Пош улсын нийслэл Варшаваас энэ дугаарыг хийлээ. За тэгээд Пошийн энэ юунууд паркууд үнэхэр гоё. Ингээд ногоон байна. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. Bye.